Энэ тойрог тэнцүү хэсгүүдэд хуваагджээ. 1, 2, 3, 4, 5, 6 тэнцүү хэсэг. Энд мөн тойргийн урт ч хэсгүүдэд хуваагдсан байна. Тойргийн урт гэдэг нь тойргийн хүрээний урт юм. Мөн үүнийг тойргийн периметр гэж ойлгож болно. Тойргийн уртын ямар хэсэг ягаанаар будагдсан байна вэ? Энэ тойрог 6 тэнцүү хэсэгт хуваагдсан байна. 1, 2, 3, 4, 5, 6. Эдгээр хэсэг тус бүр нь 6-ны 1-ийг илэрхийлж байна. Гаднах хүрээг ажиглая. Гаднах хүрээ энд байна. Будагдсан хэсэг маань тойргийн уртын энэ хэсэг юм. 1, 2, 3, 4, 5, 6. Тэгэхээр тойргийн уртын 6-ны 1 нь ягаанаар будагдсан байна. Энд 6-ны 1 гэж бичье. Бүтэн тойрог нь 360 градус байдаг. А өнцгийн хэмжээг олъё. Бүтэн тойрч тойрог үүсгэхэд 360 градус байдаг. Энэ нь 6-ны 1-ийг илэрхийлж байгааг бид сая харсан. Тойргийн 6-ны 1-ийг авбал энэ өнцгийн хэмжээ нь 360-ыг 6-ны 1 дахин авсантай тэнцүү. 360-ыг 6-ны 1 дахин авах буюу 6-ны 1-ээр үржүүлнэ гэдэг нь 360-ыг 6-ад хуваана гэсэн үг. Ингээд 60 градус боллоо.